Болоогүй шүү. Нөкөл. Яасан сүрхий ордог. За үчимэнд манайхаа ширлээд өгөрөө манайхаа. Ширлээд тэгээд хүмүүс төвөөд өгөрөө тэгээд найз нөхдөдөө ураад өгөрөө ирчлээрээ эхэлж байна. Тэг өнөөдөр хаа би нэг чухал сэдв авчирсан юм аа. За ямар 1990 онд Монголд эрх чөлөөг авчрахдаа та нар Кремлийн гинжнээс Кремлийн боолчлолоос Монгол улсыг аварцсан, салгаж чадсан. Гэтэл яг 35 жилийн дараа Монгол улсыг буцаагаад өнөөдөр Кремлд аваачих хоёр том гэрээ орж ирсэн. Аз болж Алтан нам бүлэг 3 хоног хойшлуулаа. Нэг нь Евразийн эдийн засгийн холбоо. Тэнцээ их уянгаа айлт юм ярьж гэнөө манай ганц төмөрчин махыг тэглэж байгааг нь мах нь юу тэглэж? Юу хойш экспортын татврын тэглэж байгааг нь Оросууд Украин мах, хоньны мах эдрээ экспортын татврыг тэглэж байгааг нь манай хям тушаанк буюу юу консервлсан махаа гартыг тэглэж байгааг нь за тэгэл арьсан бүтээгдэхүүнээ тэглэж байгаа ингээд амар уянгаа айлтай ярьлаа. За би тэрийг сонсоогүй. За нэг юм ярьлаа. Гантамөр тэгэл тэнцээ чинь нэг эдийн засгийн байнгын орон дээр хүмүүс дургуцаад гантамөр маань бүр ингээд цээжрээ дэлдэл инглээ. За нэг нь юм боллоо. Хоёр дахь нь ажил дүрээ биш юу нэг уул уурхай ямны туаны оруулсан төсөл. Гайхамшиг бүтээх ингэнэ Орос Монгол хоёр хамтарсан засгийн газар нь хамтраад компани байгуулах юм гинэ. Тэгээд евро Чингис хаан олон улсын борд руу манай шатхууныг нийлүүлэх юм гинэ. Тэгэн гутаа Орсын уу? Тэгэн гутаа тэнцээ байгаа агуулах тээвэр үйлчлэгээ бүх юм нь Оросууд хариуцсан гинэ. Оросын компани. Тэнцээ хил хязгааргүй нэг бага Оросууд л орж ажиллах юм байна. Тэрний аюулгүй байдлыг Оросууд хариуцах юм гэнэ. Орос зэрэг орж ирэх юм байна. Тэгээ өнөөдөр энэ сэдвийг оруулж ирсэн шалтгаан юу гэхээр 2019 онд Алтмаагийн Баттулга гэдэг хүн Евразийн эдийн засгийн холбоонд хэлсэн гэдэг өргөдлөгдсөн. Тэгээ бүр улаарч байна хаа. Тэгээд таны нөө хэлдэг арчлыг алтан намаар энэ авчирсан эрхчлөөг нь алтан намаар нь устгуулах гэдэг улаараад байна гэдэг тэр мэдрэмж өнөөдөр төрчдөг. Надад. Тэгээ яриагаа эндээс эхэлж гэж бодоод тэр 90 оноос өмнө яагаад та нар тийм тухайн зөвлөлт холбоотоос одоогийн Оросын холбооны улсаас бидний колоничлт байна гэдгийг мэдрээдсэн. Эндээс яриагаа эхэлчихмээ санагдаад байхгүй юу? Колоничлт байх гэж чинь угаасаа 70 жил тусгаар тогтнолгүй байсан Орос шүү дээ манайх. Уу яаж мэдрээдсэн гэдэг байхгүй бэ? Уу мэдэгдэж шүү дээ. Тэр чинь түүхээ харна. Тэгээд илүү Монгол хүнийг Монголын газар шороог энэ газар шороо ярьдаг улсууд сайн сонсог. Ямар үн цэнгүй болгож ийсэн, дахалж ийсэн тэр олон цэрэг орж ирэл, тэр олон том дугуйтай цэргийн техникүүд, машинууд, танкууд орж ирэл. Яаж тамалж ийснийг бид нүдээр харж хүүхэд байх та. Тэгээ тэр үед чинь зөвлөлт холбоот улс Алтан Москва гэдэг нэг агуу юм байдаг. Өөр юу ч мэдэхгүй шүү дээ бид нэр. Тэгээ Америкт нэг аймаар алдаг, талдаг империалист, Япон гэх милитарист өөрөө өөрсдөө барьж тэр хүний махаар хоололдог гэх ийм бодол тарихынд байдаг. Тэгээд манай өвдөд Чингис хаан бол өстой алуурчин байсан. Дэми хүн байсан тийм үү? Дэлхийн шившиг байсан гэл. Манай Монголын бүх түүхийг гуйлал биднэрт одоо сурах хүчгэнд орвол заагаал тийм үү? Тэгэл одоо лооцсон чийжлүүлээ тэрнийг дуулуулаад тэгж л өсгсөн шүү дээ биднийг. Би ч өөрөө нөгөө коммунизм социализмын үжил сурталчилгааных нь бүтээгдэхүүн шүү дээ. Би өөрөө. Тэгээд ингээд яваад би ч н одоо боочтой юм байгаа ч төрчийн байгаа, тэлдгийн байгаа ч тийм хил аманд ордын байгаа ч тийм үү. Тэгээд ингээд ирсэн чинь ерөөсө бүх юм хутлаа залтай яг ижилхэн гутал өмсдөг 45 гутал эмэгтэй. Тэгээд ижилхэн ер нь багасаа эхлээд ижилхэн дээл өнгөтэй хувцас өмсөн.
Энэ нэг л одоо форумтай. Сургуулийн сурагчдын форум нэгжил. Тийм байсан. Тэгээд тэр болгон ч ингээд яг тэгдэд энэ цөөхөө хүн тэрийг олж харсан. Цөөхөө хүн гэдэг нь 90 оны тэр давлгаа. Монголын ард түмсгүүр хийсэн ярьд юм шүү дээ. Тийм ээ. Гүг тэгдэм билээ шүү дээ. Одоо тэгээд байна шүү дээ. Тэгэхээр чи одоо бид нар бол хамгийн муухай юм хийгээл дууссан. Тэгэл одоо эргээд нөгөө Чингисийг яаж мяалж ийсэн жоохон төрүүл сэтгснийгээ яаж алж хядаж ийсэн шиг яг эргээд 1921-с 29 оны үйл явдал руу буцаад орж ийн л доо өнөөдөр. Энэ бол одоо гашуудалтай эмгэнэлтэй үйл явдал болж байна. Тэгээ ягаад Москвагаас салгаж авах болсон юм гэвэл дэлхий даяараа социалист системийн энэ явж байгаа үйл явц нь угаасаа бүтлгүй гэдэг нь нотлогдоод тэгээ энэ онол тийм үү Ленин Марксийн Ленич хувьд Марксийн онол шүү дээ. Марксизмыг л Орос руу аваад ирсэн шүү дээ Ленин чинь. Тэгээ тэрий чинь Достоевский чинь өөрөө коммунист үзэлтийн хүн байсан. Алдартай зохиолч. Тэгээ тэр хараад мэдэнгүүтээ энэ чинь устаа альбан чөтгөр гэвэл энэ марксизм юм байна гэд Достоевский чинь эргээд одоо өөрчлөгдсөн хүн шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөгдсөн гэдгийг би юу гэж хэлж байна гэвэл юу гэж малгайлж хэлж байна гэвэл хөөе тамина коммунизмын, социализмын, нацизмын бүтээгдэхүүн байсан байж болно та тэр дунд амьдарч ирсэн би ч гэсэн тийм ээ. Тэгэхээр Достоевский шиг тийм Хайек шиг нөө дэлхийн мундаг сэтгэгч Мизес шиг одоо өөрчлөгдөж болдог юм шүү гэж өөрчлөгдөх магадлалтай байгаа ганц хоёр хүнд би дуулгая. За юу. Тийм тэгээд ер нь яг колоничлоос гарчаа. Колоничлол ч бол ерөөсөн 70 жил нойрхон 90 он хүртэл тэгээд үндсэндээ бол тусгаар тогтнолгүй байсан юм байна. Бид нар эргээд бодоход бид нар чинь би ч өөрөө тэрэнд нь оролцоод тэр зохиосон одоо улсын бол оргил нусны бол тунгалаг нь ургацсан бол өтгөн нь юу юрчвлээ тиймэрхүү ааштай хин гайтайгаан шүлгнүүдийг хэлээл намтрын концертанд нь толгой дээр нь хэлээд явж исэн хүүхэд байхгүй юу. Тэгэл энэ миний чинь ингээл хараад басаад тийм үү. Би ер нь дуршлаг суудгүй хүн байхгүй юу. Одоо ч бүгдээр дуршлагтай байна улсууд. Би дуршлаг суугаагүй буяндаан төлөвшөж амжаагүй буяндаан өнөөдөр энэ нийгмийн хүний явж байгаа үйл явцыг их ярахаа хараад байна л да. Тэгэхээр тусгаар тогтнолгүй байсан гэдгийг би юу гэж хэлж байгаа гэвэл тусгаар тогтносон гэдэг нэг хуурам тусгаар тогтнол 11 сарын 26 гэж ярьдаг тийм ээ. Тэгээ 11 сарын 26-нд нь юу болсон бэлээ тэрийг өөртөө санаг тэр нь та нар ингээд тусгаар тогтноорой гэж хуурамч тусгаар тогтнол байсан. Тэгээ Яалтын гэрээгээр манай Монголыг авраад Сталин авраад чухам Сталин багш авраад ингээд бид нэр өдөө илэрхтэй тусгаар тогтнолтой байгаа гэдгийг байна лээ. Тэрийг би одоо харин тодорхой хэлчихье. Яг гэж Яалтын гэрээн дээр тийм хайр зарласан бэ гэвэл яг өнөөдрийнх шиг барих гэж бүр холын хараатаагаар Монголыг мөнхийн колоничлолтой байлгахын тулд тэнд тийм авир гаргасан. За энэний үр дүн юунд гарч яана гэвэл өнөөдөр нэг эрдэмтэн юм байна. Хятадын нэг эрдэмтэн нэг сургуульд хичээл заахтаа одоо бид нар бол одоо өөрийнхөө гадаад Монголыг ар Монголыг Орос улсаас буцааж явнаа гэж ярьж байгаа сонсооч. Тэгсэн. За тэгж байна. Тэгэхээр бидний хойд урд хоёр хөрш дээхэн үед Алтан Москва гэдэг байсан ах гэдэг байсан одоо ч гэсэн энэ хайртай ах нь за манай ерөнхий сайд мундаг хүний хэлж тал зассан гэхүү эсвэл магтан дуусан гэхүү алтаа сольшгүй. Алтаа тэгс юм уу? Тэгсэн алтаа сольшгүй. Алтан гэсэн алтаар сольшгүй хөрш тийм үү? За тэр алтаар сольшгүй хөршийн чинь нэг эрдэмтэн өнөөдөр энэ сошиал ертөнцөөр дэлхийд даяар Монгол орноо гадаад Монголон ар Монголон бид нар Оросоос буцааж явнаа гэж ярьж штэ. Тэгэхээр Монгол ус тусгаар тогтсон улс байсан болж байна. Одоо энэ хойд урд хоёр гүрний донд өөр ингээд чи одоо хэрэглэж би одоо хэрэгж гэдэг түлхэдэг нэг юм байсан байна гэдэг бол нотлогдож штэ. Тэгэхээр зэрэг бид нар бол 90 онд зөвлөлт холбоо тулс буюу коммунизмын дарангуйлаас энэ улсыг салгаж авч чадсан. Тусгаар тогтнолоо жинхэнэ өөрсдөө
хөдөө одоо жалга домны гэж нэрлэдэг байсан тэр диктатууд нь сууж байгаад зарим энэ ийм үндсэн хуулийг авчир мэдсэн ч юм уу ч юм мэдэхгүй тийм үү. Жаахан одоо Монголд нөөсөн хуульч улсууд нийлээд ямар ч байсан 92 онд үндсэн хуультай болж авсан гэсэн. Тийм. За тэгээд тэр үндсэн хуулиан 2000 оноос хойш ингээд эвдээд ботлаад дуусгаад ялангуяа 19 онд билүүх нөгөө 19 онд ерөнхийлөгчийн 6 жилээр болгоно. За бүр үндсэн хуулийг хүчгүй болгочихсон. 22 онд дахиж оруулаа. Тийм. За ийм юм явсан. Тэгэхээр би бол тусгаар тогтнол хэдийд байсан бэ гэвэл 1990 оноос 2000 оны хооронд л байж. За 2000 оноос хойш Монголын тусгаар тогтнол эмтлэгдээд Монголын үндэсний аюулгүй байдал занал хийлэгдээд ингээд яваад ирчээ гэж. Ер нь 2000 оноос өмнө Орос одоо өөрийгөө яг гэж дампуурсан байлаа шүү дээ тийм ээ. Тэгээ 2000 оноос гинтхэн сэхэнгүүтээ хөөе өнөө тусгаар тогтнуулсан төрхөөр колоничилж байсан Монгол нь болохоо байх нь алга болох нь заавал чи юу болоод энэ Япон, Америк, Англи энэ солонгос улсуудтай ингээд агаараар харьцаад юм уу энэ олон улсаар 3 дахь хөрш мөсгөө яриад байна болохоо байлаа гэд 2000 оноос ингээд зугуухан манайх руу дөтлсөөр би тэгээ хэлж ийсэн инээмсэглсэн дарангуйлал гэж тий тэр одоо инээмсэглсэн буюу хөмхий зуусан дарангуйлалаар Орос манайхыг дарангуйлж байгаа юм байна. Одоо зөөлөн аргаар манайхыг эвтэйхэн чимхэж авч байгаа юм байна. Урд хөрш. Тэгээ хувь тавилан сонирн байна шүү дээ тийм ээ. Дээхэн үеийн түүхийн нэрвэл хойд хөршигөн Навугдад Чингис хааны үеийн нөхдүүд байгуулад өгч тийм ээ. За тэгээд Хувлын хаан гэвэл Бээжин хотыг байгуулад өгч тийм үү. Тэгээд өөрийнхөө байгуулж өгсөн тэр том гүрэнд ингээд хөөхнөө чалдаа. За хөөхөн гэж хэлчих. Энэ хөөхөн биш үү өнөөдөр их хурлын гишүүд ингээд чимхэгдээд ингээд ирж. За энэ чимхэгдсэн явдал өнөөдөр би чамд хэлчихсэн тийм ээ. Би энэ Батулга гэдэг хүүхэдтэй ямар нэгэн одоо хувийн янз бүрийн байхгүй. Одоо хүмүүс ер нь хувийн ч гэнэ юу гэнэ Батулга сурмыг шагнааг болохоор ингэж юм тэгцгээж явах шиг байна. Тийм оногоо байхгүй. Өчигдөр урдчдрын бүтэн сайнны яриан дээр хэлсэн тийм ээ. John Maynard Keynes Фридрих Хайк хоёр салшгүй найз байсан. Тэр бол тэр үеийн оюуны том ертөнц сэтгэгчд байж тийм ээ. Тэгэл нэг нь улаан зүүнтэн социалист, нацист тийм үү? Хүний аймаар тоглодог, жившгийн аймаагаар бизнес хийн гэдэг үзэлтэй ийм кейсист тийм үү? Одоо манайхан кейсистүүд болж байгаа. Хайк бол өөр эрхчлөөтэй байх учиртай хүмүүс өөрийнхөө байлгийг өөрөө зохицлох учиртай. Тэдэнд хувь хүний дархан эргэрүү ямар нэгэн хүн буюу ямар нэгэн төр засаг төрөмгийлэх учиргүй гэсэн ийм философийн үндсэн дээр одоо Людвиг фон Милсээс авангалаад ингээ хоёр найз салшгүй хоёр найз замаараа явсан. Явахдаа нөгөөх нь социализм, коммунизм зүүнээ үзнээс сурталчлаад явсан тэр нь бүтлгүүд дэлхийд яар сүрсэн. Сүрчж байгаа. Одоо сүрлэн дуусаагүй байна. Хайкийг бол өндөгөөд яваад байгаа. Өндөгөөл алдаж нь бол зүүнийхэнд идэгдсэн мөртлөө босож ирээл яваад байна тийм үү. Жишээлбэл баримт нь хайвар мэлээ. Аргентин гэж хэлнэ. Аргентины баримт бол Кейнсийн үжил санаагаар явах юм бол марксизм, ленинизмаар явах юм бол тийм үү. Аргентин чи яалаа чи сайн мэдэн тийм үү. Мөнгөө яадаг байсан бэлээ. Шуудаагаар яадаг гэдэг юм ярьдаг тийм үү. Тийм байсан. Тэгээ одоо жинхэнэ энэ Хайк Айн Рэнд тэр Мижис Карл Менгеринтрийн онлоор гарч ирж байгаа өндөгөд ирж байгаа улс бол Аргентин байна тийм ээ. Тэгэхээр миний үзэл санаа бол ийм үзэл санаа тай хүн. Тэгэхээр би бол төлөвшөд тогтоогүй, туршлагажаагүй хүн. Би бол өсөж боожж байгаа, өөрийгөө чамлж байгаа, улам тэлхиймсэн гэж бодож байгаа, ерөөсөө юу ч мэдэхгүйгээ мэдээд мэдхиймсэн гэж тэмүүлж байгаа нэг л ийм Монгол хүн. Тийм биз? Би тэгж бодож байгаа өөрийгөө. За эхнийх нь дараагийнх нь асуулт юу гэвэл туван тэгсэн гэсэн тийм ээ. За тэрийг хэлээдгий. Яах гэж би 90 онд эрхчлөө яаж авчирсныг яриад нэмээ тэр 90 оноос Монгол улсыг коммунизм зөвлөлт холбоо тусаас колоничлоос тусгаалж авсныхаа
дараа миний өөрийн боожлтыг ярьчлаа шүү дээ. Хувь хүн оюун санааны боожлт тийм ээ. Тэгээд ойлгомжтой ярьсан баха би 90 оны юу колоничлалыг. Энэ Мэд сайхны инг сайхан чинь бол тэр үед нэг Монголын 15 эрдэмтэн гээд нэг энэ ардсан холбоо энэ төр үүсэж яхад бас сэрсэн. Тэрүүгээрээ нэг мэдээлэл хийгээд Монгол улс бол зөвлөлт холбоот улсын колон гэж хэлсэн шүү. Инг сайхан тэр үед. Эсэх ах уу. Тэгээд хамгийн тэг дуурсан хүн. Манай Бямбажгийн Чиндодоо яруу найрагч бол алай 1989 онд хамгийн түрүүнд малыг малчдад газрыг эзэд нөгөө өөрөөр хэлбэл хувийн өмчтэй байгаа гэсэн хамгийн том шанг зоригтой бичсэн хүн бол Чиндодоо. За тэгээд ер нь эдийн засаг чөлөө зах зээл мэйл чинь дааган бол суурийн тавиад эхэлсэн. За ингээд ардсан холбоо эвслийн засгийн газрын үед бол маш чухал зүйлүүдийг хийсэн. Тэрний шимийг үртээд өнөөдөр явж байгаа. Тэрний хурд, тэрний инерцээр өнөөдөр монголчууд бид нар ингээд одоо чөлөөтэй яриад сууж байгаа маань энэ. За туваа их мондог ухаантай юм хийж гинэ. Уул нь тувааныг байна би энэ онгоцны бензин тосыг юу гэнэ одоо энэ онгоцны буудлыг Чингис хаан онгоцны буудлыг шинэ компани байгуулад Орос Монголын хамтарсан компани. Орос Монголын хамтарсан компани байгуулад явах юм ярьж байна. Оросын тал 60%, Монголын тал 40% гинэ. Яаглаар заавал эхний гараан дээр Монгол баг хувь намад Орос илүү хувь авдаг ийм жам ягаад тасрахгүй явдаг вэ? 20 жил гэж байгаа. За би 20 жил гэдгийг ойлгосон. Үгүй. За тэгээд гэрээ хийдэг юм байж байгаа. Одоо мөнхийн хөршим чинь хойд хил залгаж байгаа хам газар нутгаан дээрэмдүүлсэн ч гэсэн одоо хөршил юм биз дээ. Тэгэхээр бид 60% авъя. Орос 40% тагаа байгээ. За манай тал одоо гол өдөртөх зөвлөд захирлаа томилно гэдэггүй. Гэхдээ 60% Орос одоо ингээд аваад яв. Би 49% хариуцъя. Тэгээ өөр юу гэнэ сая их хурл дээр нэг том юм яриад тэгээд чинь нэг ахаа тэр логистик тэр агуулах магуулах бүх юм нь Оросууд хариуцсан. Дээрээс нь Оросууд тэр аюулгүй юу тэр хамгаалалтаа хариуцсан гэж байна. За тэгээд ингээд Оросууд ингээд хамгаалтаа хариулаад тээвэр зохицуулалт мөхцүүлэлт одоо агуулах хамаагуулах бүх юмаа хариуцсан юм байна тийм ээ. За тэрийг аюулгүй байдлыг хамгаалсан цэрэг орж ирнэ тийм үү. За тэгээд энэ Лавровын хэлсэн үг бодтойгоор хэрэгжих гэдэг шүү дээ. Лавров ч гэсэн шүү дээ. Орос орны үйл ажиллагаа компаниуд одоо ажиллаа явуулж байгаа газар болгон болвол Оросын холбооны улсын эрх ашиг өмч бүр. Өмч гэсэн шүү дээ. Өмч гэсэн. За ийм байна. За тэгээд ийм байна. Энэ манай үзэж байгаа хүмүүс энийг ойлголоо. Тэгээд би нэг юм ойлгохгүй. Нөгөө зооч байж байгаараа эхний тувааных чи энэ тийм ээ. Тувааных дээр энэ. За энэ бол хэрхэвч болохгүй. Би одоо Монгол улсын иргэн учраас Монгол үндэсний эрх ашгийг өөрийнхөө үр удмыг олон Монгол 3 сая гаруй Монгол хүний үр удмын үргэлжилт энэ гай болно. Энэ садаа болно. Энэ хамгийн том гай болно. Энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдал нурна. За тэгээ хэлж тавьчихсан доо. Энэ тувааны энэ одоо тэр чинь алдарт уяач юм гээ. Тэгээ уяач юм. Тэр уяачаа хийвэл морин баласаа уях бах. Тэрнээс улсын хурлд энэ хүн бол байж болохгүй юм байна. Морио наад хомоолоо өнөрлөөд явж ясан манай таван их зохимжтой болно юм байна шүү гэж хэлнэ. За нөгөө талаар Аз Европын холбооны Евроазийн эдийн засгийн холбоонд дэлсэн гинэ. За энийг анх өнөө алдарт Халтмаагийн Баттулга санаачилсан тийм үү? 2019 онд би буруу болоод байна. Зөв 2019 онд чи зөвлөх нь байсан шүү дээ. Тэгэхээр 2019 онд би сайн санаж байгаа. Хүн гүтгэж болохгүй байлаа. Хоёлоо гүтгэхгүй. За энэ ишгаар дэлсэн гээл дүлээд байдаг тийм ээ. Тэгснээ одоо Евроазийн эдийн засгийн холбоонд дэлсүүлэх юм шавыг тавьжээ гэж. Энэ хүн өөрөө санаачлаад яваад байгаа юм биш. Энэ хүн өөрхийн өрөвдмөр тэр эзэн чи ягаад хийхгүй байгаа гэдэг л дэлхээс хатгаас өшөглөөс байхгүй юу. Тэрийгэ манайр хүлээн зөвшөөрч байгаа юм шиг сурвалжуулагч мөрөжлөгч Оросын холбоотнууд та энэ гэдэг асуухаар чал өөр юм яриад явжтэй билээ. Шууд холбоотон биш ээ. Тэгэхгүй би Монгол хүн Монголдоо л яаж гэнэ нэг тийм тойр юм ярьдаг. За энэ бол би хэдэмж үгүй үйлдэлээр би Оросын
даалгаврыг биелүүлдэг. Монгол улсыг Оросын колони байлгах ёстой гэдэг үзэлтэй нийлдэг. За ийм Кейн систем энэ бол. Тий. Тэгээ тэрийгэд нотолдог. Тэгээд Евразийн эдийн засгийн холбоонд орох юм бол хуучин зөвлөлт холбоот улсад би хэллээ шүү дээ колон байсан гэж. Тэр ишгээл юм болно. Ишгаавч тийм. Би нэг шүрхий одоо мэдээд шүүд болоод мэдээлэл авсандаа тэгээд байгаа биш. Энэ Монгол улсын гигант болсон энэ мундаг элчин сайдуудын дунд би хэд хэдэн удаа яриг нь сонссон. Бүр одоо он зүгээр бүрэн элчин сайд, жинхэнэ элчин сайдууд шүү. Одоо нэг хуурамч юмуд биш. Тэр улсуудынхаа нэрийг хэлээд яг одоо ч цаг цөөн бол нөгөө хэдэн одоо өндөр насндаа хүрж байгаа сайхан дипломатуудын юм яачих юм бэлээ тийм биз дээ. Тэд нар ярьж байгаа явдлууд ишгаавд орох юм бол энэ улс тэн тусгаар тогтнол байхгүй болно. 90 он дараач байвчсан тусгаар тогтнол байхгүй болно. Бид олон улсын харилцааны төвшөнд 1990 оноос хойш үнэхээр том алхам хийсэн. Тийм ээ? Тэр Америк тийм үү? Тэр Япон, тэр Англи, Герман дэлхийн 193 оронтой дипломат харилцаатай болох буюу маш олон орнуудтай эдийн засгийн харилцаа, худалдаа эдийн засгийн харилцаатай болох том алхмыг нээсэн юм аа. Энэ бол Монголын үндэсний аюулгүй байдлын хамгаалал баталгаа болсон юм аа. За тэр тусмаа гадны хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол манай улсад эдийн засгийн эрхчлөөг хамгаалах нөмөр юм аа. Яг ийм агуулгыг тэр дипломатууд хоорондоо яриад тэгээд бүр надтай цуг нэвтрүүлэгт орж байсан. Нэвтрүүлэгт орохоос гадна бид ер нь өөрсдөө ямар ч үйлдвэрлэл байгуулж амьдралын энэ олон 2000 гаруй жилийн түүхийн туршид босгож үзээгүй чаддаггүй болсон. Яг гэвэл нүүдэлчд учраас. За одоо бол 21-р зуунд соёл иргэншил өөр болон цивилизац явагдаж байна тийм ээ. Суурин иргэншилтэй болох гэж байна. За тиймийн тулд бол энэ гадны хөрөнгө оруулалт шин сургууль шинээр гарч байгаа техник технологи эзэмших хэрэгтэй гэж. За нөгөө хараагаа зүхэд үүдэг илүүгд орж чинь Япон, Германд айлчлаад ирээд тэгээд их хурлын тангимд хэлж ирсэн санагдана. Бид нарт хоёр сүрхий стандарт маш нөлөөтэй хэрэгтэй. Япон стандарт, Герман стандарт хэлжсэн байхгүй юу? Стандарт гэдэг үгээ бид манайхан ойлгох баг тийм ээ. Тэр нэг одоо харилцааны, соёлын, эдийн засгийн, хөгжлийн бүх юм нарийн одоо 90 цэгцтэй цаг хугацаатай байх учраас хэлээд байна шүү дээ. Тийм ээ. Ямар байх ёстой юм хэм хэмжээтэй хэм хэмжээ байх ёстой хэм хэмжээний зиндаг хэлээд байна шүү дээ. Тийм ээ. Тэгж хэлж байсан хүн шүү дээ. Тэгж анхааруулж хэлж байсан. Би тэгээд тэр болгоноор нь энэ муусан найзаараа бахархдаг. 1990 онд зөвлөлт холбоот улсын колоничлолоос аян шүггүйгээр зоригтой энэ 3 сая арай болоогүй байсан байх, төгжил байсан байх. Тэр үед чи хэдэн хүнтэй байлаа да 3 сая болцсон байсан баха 90 онд 2 сая байсан юм мэдгүй энэ тоомоо тоолж үзэж юмар хойнмал тоолж байгаа ш. Тийм учраас бид хэд бол одоо эрг зориг гаргаж манай зохицохоо хонхны дуугаан зохиож энэ албан тушаалгааны цангаар юм харж хаад хууран бодоод байдаг хүмүүсийн цонхыг одоо нээж салхируулж ингэж бид нар бол эрхчлөө авчирсан Кремлээс салгаж авчирсан. Тийм учраас би энэ муса хэдэн найз нараар бахархдаг. Өнөөдөр хараагдаж цөхөгдөж байгаа найз нараар бүр бахархдаг. Цаг хугацаа энийг харуулна. Нөгөө дааган болдын хэлгээр 400 жилийн дараа бид нарыг ойлгох бах. Тэр цагт бид нар их баярлах болно гэж хэлэх бай. Өнөөдөр бол нэр гутамшигтай энэ чи юу гэсэн үг вэ? Би бүр гайхаад ардын намынхан тэгжээвэл би одоо гайхгүй. Тийм. Тэднийг шүмжлээ ч хэрэггүй тийм үү? Угаасаа тэгнэ гэж бодсон тийм ээ. Тэгсэн чинь ардчилсан нам. 90 онд Монгол улсын тусгаар тогтнолыг авчирсан нам. Гэхдээ энэ новшнууд тэр үед энэ намд байгаагүй л дээ. Тэг байгаагүй байх л да. Тэг байгаагүй. Тийм намын одоо суурин дээр ирчгээд хээр нэг бүр тэргүүрээ цатгалдаж тэргүүрээ өмхөөр хихэрч ган төмөр болвол юу ярина вэ бүр ичиж өхмээр тэгээд тэр хурал мурлын хар улаан сачил шүү дээ. Анханасаа ч 400 мянган орон сууц барьна гэж гисэн чи миний хажууд байж бас оюун таяр өвбийг оролдоо тийм биз дээ. Нүүрлүүн харж байгаа чи юу улаан зүүнний социалист 400 мянган орон сууц барьна гэж чи 400 сажуулч авчирна гэдээ оюун эрдэнэтэйгээ адилхан яриад байгаа юм бэ гэд шүүмжснээ би 126 гишүүнээс татгалзъя.
одоохондоо 76-аараа явъя. Ардчилсан нам хэрвээ нэлээд олон хувь дийлэнх одоо хувийг авч ялсан нөхцөлд бүр цоо шинээр эрхчлөөний дээвэртэй, эрхчлөөний хамт урагтай, эрхчлөөний хамттай, эрхчлөөний баталгаатай үндсэн хуультай болоё. Тийм ээ. Тэр үндсэн хууль нь хувь хүнийг харгислах хүчирхийллээс хамгаалдаг, төрөөс хамгаалдаг. Төрөл дарангуйлдаг шүү дээ. Төрөөс хамгаалдаг тийм хувийн өмчийн дээрм тонуулаас хамгаалдаг, халдлагаас хамгаалдаг. Ийм хараат тус шүүх прокурортой. За тэгээд улс орноо гадна дотны халдлагаас хамгаалдаг батлан хамгаалалтай байя. Ийм маш цомхон концепттай. Тэгээд тэн дээр би тодорхой ярьснаа дахиад санаж байна тийм үү? Бүр жишээ аваад тийм ээ. Япон улс 120 гаруй мянган хүнтэй 120 гаруй сая хүнтэй хэрнээ 12 хянамтай. 8 сая хүнтэй Швейцар 7 хянамтай байна. 3 гаруйхан сая хүнтэй энэ улс 9-с гитерхгүй яамтай. Маш цомхон төр засаглалтай. Төр гэдэг үгнээс татгалзуулдаг гэж ярьж байсан тийм ээ, засаглалтай. Тэгээд авсаархан татварладаг. Татвараар хүмүүсийн дарамтлалгүй айлгадгүй сүрдүүлдэггүй ийм тогтолцоог бий болгохын тулд дахиад бүр жинхэнэ эрхчлөөт үндсэн хуульд тийм улс үндэстэн болгохын төлөө дараа нь явбал зүгээрээ. Одоо баларн шүүгээ хэлээсэн үгэнд орог одоо бүр баларч байгаа юм. Тий. Одоо сүйрлээ шүү. Би нэг юм боддгоо хоёлоо 2023 оны өвбөхийн хурал дээр үзээд та надтай цуг гарч явж байгаад Чимбай нарсан намын үндэсний бодлогоо ороо фэйсбүүкээр постсон байна. Хан нүдээр хараад мэдлээ гэдэг. Энэ нэг мэрэгжлийн онцлог байна уу? Юу гэдэг юм бэ? Та надад гарч иж явал хоёлоо явж байгаа л та тэгж хэлжсэн. Гоо тэдний тэр олон хүмүүсийн чинь хөдөлгөөн биений одоо хэлэмж тэр нүд их учиртай шүү. Тийм та нүдийг хараад ах юм мэдлээ. Гүлэн гээл тий. Нүд нь шууд мэдэгдэнэ. Би одоо олон хүнийг хад нэрээ хэлээд одоо төв юөх. Тийм фэйсбүүкээр постсон байж байгаа юм. Шалхан та нар гадралдаг байлгүй дээ. Миний зогсож байгаа ширээр ирэхгүй. Дөлөөл алга болно. Тийм байхгүй юу? Эдгээр чи хулгайч муур нохооноос 7 дор авир гаргадаг байхгүй. Тэр чи би мэдэн шүү. Тийм учраас УБХ-гээс манайг явуулсандаа эдгээр баярлаад бараг тэмдэглээд аригтар сууцгаасан байлгүй. Ямар сандаа одоо УБХ-ийн хурлын араас очиод миний нэлээд найдвартай хүн та юу хийж байгаа гэхээр би хэлээ биз дээ. Чоны мөр хайж явна гэж. Тий. Улс төрийн зөвлөх орлож явах хойд очоогүй юу? Юу хийж байгаа юм бэ? Энэ ардсан намыг байгуулалтсан хүнийх нь нэг тий. Батүшин бид гур очсон тийм ээ. Тэгээд намайг одоо миний морь хаана байна гээд нойл ороод байрлалыг харах гээд орсон шүү дээ би. Тэгсэн чинь нэг нөхөр таарсан тийм ээ. Нэрийг хэлээд яг уу яаш. Тэгээд та юу хийж байна? Та юу? Би энэ намыг одоо яг нүгдээ надад дургүй байж магадгүй зүгээр энэ намыг чинь суурийн анх одоо 90 оны 2 дугаар сарын 18-нд тулгын жилд эхүүдийн үед би зарласан шүү дээ. Тий, та хамгийн 18-ны эхүүдийн үед тэр илтгэл дээр Монголд олон намын тогтолцоотой боллоо. Монголд ардсан нам байгуулнаа гэж зарласан хүн би байхгүй. Дараа нь тэгээд манай нөхцөл байгуулдаг энэ байгууллагад анхны дарга манай Батүйл болоод энэ одоо колончууд бас гарч нэг 10 жил тусгаар тогтсон улс байсан. Тэгээ 2000 оноос хойш бол хазаасан гэд миний дүгнээд байгаа юм. Тэгээ энэ улсууд ч ингээд харагддаг, энд уншигддаг л да. Би бүгдийг мэдчихээн. Одоо ардсан нам дотор чаас одоо яандаа гэл ингээд омолцоод байж байгаа цөөхөн би. Би хэлэхөө ардсан нам дотор цэвэр барууны үзэлтэй 5 хүн байвал байх. Бусд нь бүгд за нэг амьдрахын тулд тийм ээ. Гудамжинд 8 жил явлаа гинөө. Тэгээ 8 жил яваад ядарсан гинэ. Тэгвэл хогчин. Тэгээ би бас яг өөрийгөө аваад явах, өөрөө мөнчгөрөөрөө ажиллах, өөрөө ашиг олох, өөрөө бизнес хийх боломж байсан ч. Тэгээ нэг нам бараадаж, нямдорч шиг нам бараадаж ажилдаг гэлөө нэг би нам дагаж цалиа авдаг гэдэг нэг өнгөө байдаг шүү дээ. Нямдорч манай хошин шиг нөхөр хэлсэн байдаг. Тэгээ нам бараад чи зөв хэлсэн шүү дээ. Одоо ардчилсан нам ажил олгогч газар биш. Ажилснаа, үжилснаа нэг газар байх хэрэгтэй. Манайд үжилснаа гэж байхгүй. Одоо манайд нэг намын тогтолцоод ярих гэж байна. Угаасаа ардын нам хүн намаа хэрүүл угаасаа тодорхой тийм ээ. Ардчилсан нам бүр
бүр итгэж хэцүү. Нөгөө ардын нам дотор чи нэлээ хэдэн хүн баруун хөвжил яриад их. Тэг харин тийм гомдмоор тэгээд бах. Та нар өмчийг хураах гэж нэгээд орилоод байх. Гомдмоор тэр. Тэгсэн чинь миний байгуулсан бидний гэд нэртэй тэр нам чинь 35-аас 50% аавна. Тэг. Хурааж авна. Тэгээд юу гэсэн үг вэ? Тийм учраас одоо би юу хэлэх гэж байна гэвэл засгаас энэ ардсан намайг гаргах хэрэгтэй. Ёстой ичгүүргүүгээр дайрч энэ гаргах. Тэр засаг маск нь учир нь байна бид авч явахгүй. Зүгээр л ардсан намайг засгаас гаргана. Яагаад гэвэл бид энэ тусгаар давтантай авчирсан намайг ийм юу оруулахгүй. Ер нь дөрөв хэллээ шүү дээ. Би одоо үндсэн хууль мөр бүх концепцийг өөрчилж жинхэнэ цэвэр барууны нам болох юм руу баруун төв мөвийн гэж тийм барууны зүүнний нам зүүнний үжил гэж хоёр л үжил бий. Манай одоо хамгийн итгэмжт нөхөд хүртэл төвийн гээл яриад байдаг. Харин тэр ишхаб дээр бол элвгдэржийн гавьяа их шүү. Ишхаб дээр элвгдэрж очиж хуралманд нь оролцдог. Манай улс бол айлч одоо юунд орохгүй бид нар төвийг сагсан гэж асар дипломат зүйл хийсэн. Цаазын ялыг зогсоосон. Тэ? Үн амьд байх үндсийг чи хамгаалсан хүн өнөөдөр халаат хий. Амьд тэр ядаад дүүжлээ тий. Тэр алтан гэрэл чин та нар ах нарын ч өмчөг хураана гэж. Тий шууд надад шууд байсан тий. Чиний ах нарын ч өмчөг хураах гэж байна гэсэн шүү дээ. За ийм 35 жилээр хоёул урд нь шилжсэн. Би тэгтээ энэ дээр бүр ингээд тодорхойлоод ярьчмаар байхгүй юу. Би дотор юу хүсэж исэн бэ гэхээр догомдын сосроор Эрдэнэ Батбол захаагийн элбэг дөржтэй энэ даваад оржийн гам болд. За яг анх үүсгэн байгуулсан та гурав. Тэр ингээд суурилж яжээ. Энэ хүмүүст ингээд амьд зүрэн байгаа энэ хүмүүстэй гүн талархал илэрхийлээ гэдэг нэг өгүүлбэр дуурчхал уу гэд би яг үндэ гандмраас хүсчихсэн. Яг миний итгэл үндэслэл. Би тийм учраас тэр их хурд орж суусан. Үндэсний бодлогоноос гард их хурд руу би орохгүй дагуулсан. Ийм өгүүлбэрс сонсох гэж орсон. Тэгсэн чинь тэнцээ хөх Монголын хөх туг мөнх баясгалан бостоо баяргүй миний игдүү зөв хөрсөн дургу хөрсөн юм энэ. Гэхдээ нэг хувийн өш хонцгоор дургуураад байгаа юм биш. Энэ яагаад өнөөдөр энэ Монголын эрхчлөө тусгаар тогтнолыг авчирсан хүмүүс тэр халтмаагийн баталгаас тэр мөнх баясгалангаас дор үнэлэгдэх хэрэгтэй юм бэ гэж миний зөв игдүү хөрсөн энэ баггүй юу? Ах зүгээр. Энэ юу юм л да. Би нэг энэ үндэсний бодлогын хорооны хурал нэг болоод эрхчлөө төвгээд бидэд орсон шүү дээ нөгөө энэ хойно туушингийн нэг зааланд хурал тийм Гранд Монгол байгуулагдаад тий эднэрт чинь бол би одоо хангалттай ойлгохдохоор хэлсэн юм да. Тэрийг бол тэгээ нүүрэн дээр зусрагдна. Энэ туван чинь нэг миний дэргэд ирээд энэ хачин царайлаад явсан. Эднэрт ба штэ. Би эднэрийг зүхээд, эднэрийг мяалаад, эднэрийг доош нэгэд байгаа юм биш байхгүй юу? Үгүй болдгоо маа гэдгийг хэлээд байгаа штэ. Болдгоо маа миний дүүнрээ. Одоо миний үг хатуу байж магадгүй л дээ. Тэр одоо хитрхи гатуу бас уучлалгүй хэл байх вэ. Гэхдээ би нэг тэрэн дээр хэлсэнтэй би бол 4-5 дугаар зууны хүү юм аа би хоцрогдсон хүн гэж байгаа хэлсэн шүү. Тэгсэн. Тэгэхээр 4-5 дугаар зуунаас ахуулаад өдний хүртэл хоцрогдоогүй нэг хүн байдیں۔ Энэ одоо эрхчлөөний үзлийн хамгийн анхны эцэг. Лаоци гэж. Тийм таадаг. 90 хүрсэн. 90 нас хүрээд гямлан одоо яваад тэгээд одоо амьтан хүнд байгуулалгүй өөрийгөө одоо жамсараа явсан юм хүн байдаг. Амьсгаарсан. Байсан дэлхийд. Тэгээд тэр хүн ингээд тэр хүний ярьсан хэлснийг ингээд ярихлаар зэрэг энэ домог яриад байгаа юм уу? Бүр манай намын нөхөд намайг энэ одоо сөрөмчдөө юу яриад солиороо домог яриад байгаа юм гэдэг байхгүй юу? Тэгээд тийм учраас би домог шээ гэд нотлоод энэ номон дээрээс хэлээд өг. Аюул зүйн тийм хар ном манай нутгийн аюул зүйн гэж орчуулсан ном тий 22. Тэгээд тэр Лаоци тэр манай ярнээс өмнөх тэр 4-5 дугаар зууны Лаоци гэж үнэн үг уран гоё байдгүй маа гэж. Үнэн үг уран гоё байдгүй. Тэгэхээр уран гоё үг донгодож байгаа одоо бет хинч үедээ энэ босоо мосоо гэвтэ мэвтэгийнхаа үгэнд үнэмшээл тэгэл явцгаахгүй юу монголчууд.
Тэгээ үнэн уран гоё байдгүй. Тэгээд тэр агуу сэтгэж юу гэж хэлсэн бэхээр авууга их ухаантнууд төрийг удирдах байх цагт доод чуулан тэдний оршин байгааг анзаардгүй маа. Авууга их бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөөн сүслэж удирдагчдаа магтаж байдаг юм аа. Тэрнээс доош ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард түмэн болон айдаг юм аа. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигсэн зэвүүцдэг юм аа. За одоо өнөөдөр эндээс ямар гаргалгааг нь хайх юм тэгээд харахгүй юу нэгдэг байсан. За нөгөө талаар одоо хоёулаа өнөөдрийн бодит байдал шүүмжлэлтэй хандлаа тийм ээ. Одоо гарах гаргалгаа юу энэ талаар би нэг яриад. Тэхүү. Хэрвээ чи бүтээхийн тулд юу ч бүтээдгүй хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагатай болж мөнгө нь бараа бүтээгдэхүүнээр биш хэл гахуул тохиролцоогоор урсаж хүмүүс хөдөлмөр авьяас чадвараар биш авилга ашиг сонирхол танил талаараа баяжиж хууль чиний эсрэг тэднийг хамгаалж шудраг бус байдал шагнагдаж үнэн шудраг зам золиослогдож байгааг харвал энэ үнийг мэдэж яв. Танай нийгэм сүрлийн замдаа нэгэнт оржээ. Танай нийгэм би намгчлээ. Гэхдээ манай намч тийм байна л да. Тэгээ энэ үнийг хэн хэлсэн бэ гэвэл 1957 онд Ангрент хэлсэн. Тэрийг манай өнөө оргил дүүхүү орчуулад тавьсныг би харин зориуд уншаад энэ дээр тавиад уншчихъя гэж бодлоо. Нөгөө тэйгүр Ангрент нэг мондгоор нөгөө тэйгүр Маргарет Тэтчер гэдэг хүн бол Англи орныг аварсан. Тэгсэн. Тэгэхээр ийм аврагч гэх юм уу? Ийм аврагч гэхээсээ илүүтэйгээр ийм лидер хэрэгтэй байхгүй. Манай намд лидер байхгүй, лойдроор дүүтэй танаа бид. Социалистууд ихэвчлэн баялагийг хуваарлахаас эхэлдэг. Гэвч тэд баялаг эхлээд бүтээгдэх ёстойг мартдаг. За энэ Маргарет Тэтчер энэ хүн Англиг аварсан юм. За манай Цэнддо гэдэг нэг гайхамшигтай сэтгэгч юм. Би Цэнддо сэтгэгч үнэхээр. За тэгэхээр зэрэг Цэнддо саяхан шүү. Юу гэж хэлсэн гэвэл эрхчлөө ба тэжээлэх хоёр эсрэг утгатай үг шүү. Эрхчлөө ярьж байгаа бол тэжээлэх гэдэг үгээ март. Тэжээлэх тухай ярьж байгаа бол эрхчлөөгөө март. Одоо манайх эрхчлөөгөө мартчихэв. Тийм биз? Одоо эрхчлөөгөө мартсны баримт юу юм? Өнөөдөр хичнээн 200 бүтээмжийн менежер 200 хяналтын менежер. Өнөө 200 бүтээмжийн менежер чи очичоод ямар ч бүтээмжгүй нөхдөд очиод чиний бүтээх гэж байгаа тийм Оюун Батын Төвшинбаатарын бүтээх гэж байгаа юмыг шийтгэх нь шүү дээ. Ямар ч бүтээмж мэдэхгүй, баялаг яаж босдгийг мэдэхгүй. Тэгсэн хэрнээ бүх зөвшөөрлийг тэр дураагүй өгнө. Тэгээд тэр гав төмөр тэрийг сексрээд аль гэж багч үлээ. Тэгжээд шууд. Тэгэхээр одоо энэс хойш яах юм? Одоо ер нь одоо цаг өгч байгаа шүү. Энэс хойш яах юм бэ гэхлээр би бол нэгдүгээрт ойрын хугацаанд Монголын ардчилсан намыг парламентаас гаргах хамгийн түрүүнд би гаргах гэж бодож байна. Энэ залуучууд ардчилсан намын дотор би нэг 5 хүүхэд би хараад байгаа тийм ээ. Найдаж байгаа зүгээр найдаж байгаа. Хэм байна. Лото самбуу байна, баярмаа байна. Би цагаан толгойн дараалал би түрүүн бүр жиргсэн юм а. Чамд унш хэлж гисэн. Цэнгүндүү хэм байна. Баярмаа байна. Лото самбуу байна. Жижиг цэнгүүн гэдэг байгаа. Би нөгөө том цэнгүүн тэг яадахсан тоо жижиг цэнгүүн байна. Хэм байна. Жижиг цэнгүүн чи оваах өрхөн тормолцоод байсан чи тэгээд чимээг нүдэн анаад ямар ч гэдэг. Цэнгүүн байна. Нэг нь манай хин чимэд дөрж байгааг бол угараад. Өнөөдөр чимэд дөрж хамгийн сүрхээ дугарлаа овоо. Тэгээд нэг нь хин манай Эрка. Тэг манай Эрдэнэ авчихгүй. Одоо ингээд би бусдад нь бол үнэхээр итгэхгүй. Ягаад итгэл алдсан гэвэл ярьснаас өөрийг хийгээд хийснээс өөрийг яриад шүү дээ. Ер нь улс төрч чинь тийм биш үү? Ярьснаас өөрийг хийдэг, хийснээс өөрийг ярьдаг хүнийг улс төрч гинэ гэж тодорхойлуулж байна. Уулнууд бол тийм байна. Тэгж бодчиход байна. Тэгж бодчиход байна. Одоо бол бодчиход байгаа юм тийм. Аймрын нэг агууг бааш та. Ямар үзэл санаагүй хүмүүсийн нийтлэг дээрмийн бүлэг гэдэг юм аа гэж. Тийм. Үзэл санаа бол хамгийн том чадвар гэж хэлсэн байдаг дөрчгөнд. Дэлхий дээр хамгийн том чадвар бол үзэл санаа юм аа гэж. Тэгвэл тэн дээр орчуулган дээр хүчгээ хэлсэн байна л дээ. Би бол хүчин гэдэг үгэнд үнэхээр дургу. Сөрөг хүчин гэхээр л хүчингийн юм болно. Энэ хүчин гэдэг үг чи ямар ч та үг биш байхгүй юу? Тийм учраас нэг энд дэм хөрөвдөрж байгаа
хөдөө нутаг сайхныг хүртэл шүүмжилдэг хүн шүү дээ би. Хүчин үргэж бүл нэмээр хөгжим сайхан хөдөө ямах хэл чинь хөдөө хүчин хийгээл бүл нэмэх юм. Тэгэхээр хүчин гэдэг үг дээр их болгоомж таандахгүй бол горьгүй шүү. Ер нь бол тийм шүү. Хууль хүчний байгууллага гэдэг юм. Би хууль хяналтын байгууллага гэж ярьдаг. Тийм. Хууль сэргийлэхийн байгууллага. Тийм. Надад ч хууль сэргийлэхийн байгууллага. Хяналт сэргийлэх байгууллага. Сэргийлнэ. Сэргийлэх байгууллага. Хянахаас илүү сэргийлэх нь илүү. Би наад хяналт манад хүч мүжигэнд үг чинь өмнө нь хилээд явж байсан да энэ чинь. Энэ чинь одоо би ингээд дуршлагтай биш гэдээ өөрийгөө хэлээд байгаа юм байхгүй юу? Одоо өнөөдрийн яриан дээр ч гэсэн чиний өмнө дуршигдж байгаа хэрэг шүү дээ. Энэ харж байгаас өмнө би дуршигдж байгаа хэрэг байхгүй. Эндээсээ би боож нь өснө. Би тэгээ та нарт хэлээд байдгүй төлөвшөж тэнэгдэв гэж. Буур суужл булаагаад дэлгэв. Зүгээр л байгаагаараа бай. Төлөвшөл тэнэгдэв гэж та хэлж байна. Дугаа хүний доотх найдам гэдэг үг чинь зүгээр ч нэг үг шээ. Тийм учраас одоо ямар гаргалгаа хэрэгтэй юм бэ чамбаа гэхээр би бол та нартай ярьдаг үгээл ярина. За ямар гаргалгаа хэрэгтэй юм бэ гэвэл дээд доод парламентын дээд доод танхимтай болох хэрэгтэй юм байна. Ойлгож байна уу? За анх 90 онд нэг олон депутатууд ирсэн шүү дээ тийм ээ? Тийм 400. Тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө жинхэнэ иргэд бизнесмэнүүд төрлөө шааж ороод байна шүү дээ тийм ээ? Тэгэхээр өмчийн эзэд буюу иргэд доод танхимдаа ороод ирэх юм бол жинхэнэ амьдралд бодтой харна. Тэр нь жилд 2 удаа хорлдог байвал гэж ярьсан чивтэр тийм ээ? Тийм систем тогтцоор орохгүй болохоо байчих. Тэгээд хууль тогтооч нь бол мэрэгсэн парламент ч байна. Тэд нар нэг 51 эсгэрхгүй. Энэ 126 биш шүү. 76 ч биш. Тэгээд тэр нь авилгалд автахгааргүйгээр өндөр цалинтай. За нэмээд сэргийлэх прокурор шүүхэн бие биенээсээ болоод ялангуяа төрөөс бүр бүсээ хараат бас. Тэрийн жинхэнэ ардын хурал нь томил. Тэргээр явдаг. Тийм. Тэрнээс биш 50 хүн нөө. Тийм 50 бол 50 хүн хууль дээр л ажиллана. За ийм одоо тогтолцоо руу явахгүй бол болохоо байцсан байна. За энэ дохироо харагдаж байна. Нэгдүгээр ойлгох. За нэг зэвүү юм байна. Би хэлснийгээ баталгаажуулах гэдэг байна. Ардчилсан намаар 90 оны буй болгосон ардчлалыг бид нар ардчил гэж яриад байгаа. Ардчлалыг устгуулах гэж байна. Устгуулж байна. За би ардчил эрхчлөө хоёрыг ялгаа. Сэхэтэн сэтгэгч хоёр тэнгэр газар шиг ондоон үнцэн шүү гэж ярьлаа шүү дээ. Сэхэтэн сэтгэгч хоёрын тухай яриаг байсан те. Би одоо хүмүүс юм ойлгоод мярагаад ойлгоод байнгут нь хэлж шүү дээ. Тэрнээс энэс нэг нэлээд жилийн өмнө юм уу нэлээд хэд хоногийн өмнө сэхэтэн сэтгэгч хоёр ялгаатайгүй энэ сэтгэл мэдрэлийн өвчтөе юм чинь гээл унаа. Та өдөрч анх эхлэхдээ бол онлайн төвшөнд ярих гад тэгээд за энэ явахгүй юм байна гэдэг тэгээд түүх яриагээд. Тэгээд ер нь түүхэн дээр юм байна, бодтын дээр юм байна. Яаж хэлмэгдэж малхигдсан тэр дахиад ирэх вэ гэж анхааруулад яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь Фридрих Хайекийн хэлснээр улс төрчдийг өөрчлөх гэж тамаадсан дурвал сонгогчдын уурга тархины бохирыг арилгасан нь хамаагүй хурдан хялбар шүү гэж Фридрих биш хин Хайек хэлсэн. Хайек хэлсэн билээ. Тэгэхээр тэр яг үнэн болж байгаа байхгүй юу? Энэ улс төрчд өөрчлөгдөхгүй. Одоо бид нар чинь энэ улс төрийн намаа өөрчлөхгүй цэвэр барууны үзэлтэй болохгүй чи бид хэд юм үзвэ? Бараагүй шүү дээ. Улам л харин бүр зөрж байгаа юм шиг зүүн тийш яваад байгаа байхгүй юу? Бүр ардын намаас илүү зүүн тийш яваад байгаа байхгүй юу? Бүр ямар юу гэшгүй $10,000 юутай болгоно гэсэн. $10,000 болгоно. Төлөвлөлийг арилгана, утааг байхгүй болгоно. Энэ чинь 2008 онд би батлан амлая. Тий. Зүгээр эрхчлэг устгах гэсэн санаа л да цаана болоо. Би бол тэгж хараад дургу өрөөд сая хар хорон дээр очиод тэр сая түүн бүсгүйх бодлоо ш. Арангаа өрөнгө баярангаахан орлоо. Тэгээд тэр тэнцээ очиод тэр арангаад хэлж байгаа үгийг харчаад хар хорон хотыг байгуулад 3 аймгийнхан байгуулаад алаа хийчих юм гинэ. Тэгээ бүсчлэн хөгжлөгд чинь 2 их найдаар хар гэдэг байгаа юм гинэ. Тэнд байгаа хүмүүс өөрсдийнхөө ах амьдралыг мэднөхөөс ш ган төмөр 0.2 шиг мэддэг юм гэж байхгүй байх шүү. Тэгээд тэд нар ч нэг бас нэг сони юм хэлсэн нөгөө Улаанбаатараас гараад лүн ороо лүнгээс цаашаа тэр
баруун бүшийнхаа аймагуд руу явах замыг 6 салаа замтай болгоно гэж шүү. Хаан тийм мөнгө баг юм. Гүг мөнгө яах вэ? Одоо энэ дархны зам чи хэдэн салаа юм? Ганц зам одоо 8 жил хийгээд дуусаагүй л шүү дээ. 2 урсгалтай ухаантай тийм ээ? Үгүй шүү, ганц л 2 урсгалтаас дэрж 2 урсгал байгаа. Тэр 8 жил болоод Гүг дуусаа. одоо Өргөжөөг шүү дээ. Өргөжөөг. 6 салаа гэдэг чинь одоо 3 шүү дээ. Гүг энэ бол одоо энийг юу гэж ойлгох вэ? Дархныхаа замыг хийж чадаагүй гэж шүү дээ. Дархныхаа замыг хийж өгч лүнгээс болоод нэлээ хол үстэй. Хол үгүй байх. Тэр хар хангаа мангаа баруун 3 аймаг чинь дор хаяж 600 гаруй километр баха. Түүх хангаа 3. Тэгээд нэг энэ дархан танаа говьстой ч хийдэг юм цаатлан говьстой. Би говьстой. Баян хонгор 630 байдаг. Тэр 630 км 6 салаа гэж алан үстэй юм чи. Тэгээд хар хангаач нэг аймаг биш. Тэг манай энэ дархан Улаанбаатараас 180 шүү дээ. Хар хангаа хар 20-ны чиглэлдээ 6 салаа гэх шиг болдог. Тэр мөнгө тулга гэдэг нөхөр хэлбүү суугаад юм шүү. Би тэрийг үзв. Тэгээд намын нэг нөхөр хэлсэн шүү. За мөнгө тулга биш байгаас ардсан юм. Тэгэхээр дархны зам чи хэдэн километр юм? 180 км шүү дээ. Юу 180 нэг 2 урсгалтай замыг одоо дуусаагүй шүү дээ. Дуусаагүй шүү дээ. Одоо тэгээд буруу эргүүлэг технологийн буруу налаах дархны зам чинь алдаатай зураг төслөөр хийсэн байна гэдэг өнөөдөр яриад унлаа шүү дээ. Хэдэн жил болсон бэ энэ зам? 8 жил боллоо. Одоо 9 дэх жилдээ болчих. Одоо тэгээд тэр 6 салаа зам хэдэн жил болох вэ? Одоо энэ янзаар болоод тэгээд ийм юмд итгээд байвал 54 жил болох нь шүү дээ. Тэгэхээр одоо эдгээр чинь бидний төлөөлөл тийм үү? Бид нар одоо хүмүүс сонгогчд өөрсдөө засгаа барина гээд байгаа хаа үндсэн хуульд тийм ээ. Ард түмний засгаа барина тийм үү? Тэгвэл ард түмний арчиж байж, ард түмний доромжилж байж, нөгөөдөл нь баясгалантай доромжлуулж байж хөгжил явдаг юм байна гэдэг одоо хийх гээд байгаа юм яах гэдэг юм тийм ээ. За би түрүү ярьж исэн дундуусаа бас халиа явчлаа нөгөө ардчлал эрхчлөө хоёр ялгаатай сэтгэгс хитэн гэж ярьсан шүү дээ тийм ээ. Сэтгэгс хитэн хоёр салгуу гэж. Тэгэхээр би одоо хүмүүс ингээд эрхчлөө ардчлал хоёр гэхээр ардчлал байхгүй л эрхчлөө байхгүй энэ төр гэдэг байхгүй. Тэгээ нөгөө түрүү үндсэн хууль ярьсан шүү дээ. Үндсэн хууль бол эрхчлөөг хамгаалсан, эрхчлөөг өмгөөсөн, хувь өмчийг дээдлсэн ийм одоо үндсэн хууль ийм одоо гэрээ хийх хэрэгтэй шүү дээ хүмүүстээ тийм үү. Тэгэхээр зэрэг би нийгмийн гэрээлтэй өнөө хөгжингүй Америк улсын тусгаар тогтнолын тэр баталгаа үндсэн хуульд нь эрхчлөө нэг ч үгүй ардчлал гэж нэг ч үг байхгүй л шүү. Тэгэхээр яг Чөрчлийн хэлснээр ардчлал гэдэг бол одоо олигтой тогтолцоо биш. Тэгтээ хүн төрлөختөн одоохондоо энэс өөрийг олоогүй байна гэсэн тийм үү. Тэгэхээр энэ хайк майк ингээл биний түрүүний яриад байгаа хүмүүс ангрын энтриг амшаад ингээ харьцуулаад байхаар зэрэг за Каплер гэдэг хүний номыг уншсан ч бол ардчлалын яг нэрийг олоод хэлсэн байна л дээ. Тэгэхээр одоо манай дугаа тогтолцоос ардчилсан тогтолцоо тийм ээ. Тийм ээ. Тэгээ ардчилсан тогтолцооны чинь байгаа нь энэ. Ингээ олоолоо нийлээл. Ингээл бүх бүтэхгүй бүх юмыг баталдаг. Ардчилсан тогтолцоо ч байна. Эрхчлөө тогтолцоо хувийн өмчийг дээдлсэн ийм тогтолцоо гэх юм бол шал ондоо юм л авч байгаа. Хувийн өмчгүйгээр ямар ч эрх эрхчлөө амбигт оршихгүй. Хамгийн түрүүнд хувийн өмчтэй байх хэрэгтэй. Тэгж байж хүн өөрсдөө тэр нэг олон депутатад доод тангимтай болоо гэдэг байна шүү дээ. Тэд нар чинь өөрсдөө орж ирж ээж жинхэнэ цаад байгаа олон хүний төлөөлөл болно шүү дээ. Одоо орон нутгтаа танаа Батгшин таяр сайхан ярина лээ. Орон нутгтаа очиод ярих нь шүү дээ. Манай орон нутаг яаж наад хууч манай орон нутгийн тусдаан хөгжих өөрөөр хэлбэл орон нутгийн тусгаар тогтнол гайвуулж байгаа гэх байхгүй юу? Би дааж хөгжих үйл явц наад хуучин гайвуулж байгаа гэдгээ яриад хэлж чинь нөгөө хүн. Тийм төвшөөх нэг аюул нөхөр парламент ч одоо Жимбатай нөхөр парламент хууль тогтоох сонсроо наа чи хөрсөн дээр буухгүй байна. Наад малын хөлийн дотор ч буруу байна. Тийм үү? Тэр өөртөө мэдээ. Бид нар өөртөө мэдээ. За тэгээд хууль нь төрлүүгээ чиглээд хуулийн дандаа хүнээ өмөрөд явчих шүү дээ. Төвшөөх өстөр аюул чухал юм байдаг. Энэ Германд референдум хийдэг гэнэ. Хоригддаг зүйл үүдэг гэнэ. Хүний өмчийг хураах тухай референдум хизээж хийж болохгүй гэдэг гэнэ. Юу 60% зөвчөөрөхөөр 40% дээрэмдэх.
тэр хувийн өмчин тэр хувийнхаа газар дээр нэг амбар барьсан тэрийг хідэн тэр бумаар унах нь тэр хүний л асуудал. Тэрийг үн мөн тогтоож байгаа дээрэмдж авдаг 60% зөвшөөрөн 40% өмчийг дээрэмддэг ийм байдаг юм аа. Германчлууд бүр тодорхой заасан байдаг нэ. Энэ хувийн өмчийг хураах талаар иргэдийн санал асуул явуулахыг хориглосон байдаг гэнэ. Манайд яаж байгаа вэ гэхээр 60% зөвшөөрөл 40% дээрэмд 40%-аа дээрэмдж болно гэдэг энэ Нямбатар жохол юу наач ардсан тогтолцоо байхгүй юу? Наач ардчилсан үзсэн аа. Наад ардчилсан социализм болчиход байна. Би одоо ингэж байгаа юм ба. Коммунизм, социализм, фашизм, нацизм, ардчилизм нэг тал. Жинхэнэ барууны үзэлд бол эрхчлөө капитализм. Манайхан демократ гэдэг үг буруу орчуулсан баха. Энэ бол иргэний оролцоо гэдэг үг байгаа юм шүү. Демократ гэдэг үг. Манайхад арчлал гэдэг буруу. Энэ анх унштай Магна Харт буюу эрхчлөөний явга тунхаг гэдэг 1215 онд гэрсэн ийм. Одоо хамгийн анхны одоо ингээд хаад ноёд байна тийм ээ. Тэр хаад ноёд чинь одоо юу яагаад вэ шүү дээ ингээд дээрэм тонол хийгээд тийм карлаа. Тийм ингээд шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ чинь болохгүй байна гэж энэ төлөөллийн систем чинь бий болж дээ тийм үү? Тий. Одоо манайх яг тийм биш шүү дээ. 45 30% навна өнөө бэкт чинь 5-гийн тойм борлого мөн жохол юм ярьж байна базар бат үүсэнгүү. Тий. Тэгээ ийм хүмүүс ер нь герман нэг иймэрхүү хүмүүсээ яг цаг хугацааг нь тодорхойлоход тарийг нь хийдэг л шүү дээ. Тэгээ нөгөөх нь одоо өвчин эмгэгийн дараа тэгээ нэм хөөг нэр чи бити нэг нийгэм тэгээд хөрх тэр чинь хүний ирэх байхгүй юу? Тэр чинь хүний нийгэмд амжих хэрэгтэй шүү дээ. Тэр солиотой ч гэсэн. Тийм учраас тэр солиогийн жоохон дараа төхөөр ингээд зөв хаяа пим яваад дармал амьдрын шүү дээ. Тэгээ тарийг нь хийхгүй ингээд явчих юм. Одоо би бацсанд хайрлж тарайгаа хийлгэл штэ юу хүний урдын гэжтэй. Анхны цугдааныг би хийгээд л ярьж байна. Өөрт нь анхных нь санагддаг. 2004 онд бид хамт хийж явсан л та. Тэгээд юу ер нь иймэрхүү хүмүүс чинь би бас хайртай шүү дээ. Ийм хүмүүсээ зайлвал судалж үзээ. Ер нь хөгжингөө орн бол судалж үзээд тэгээ яг бүр тэдний сарын тэдний өдөр юу яд юм байна өвчин хөдөлт юм байна гэж хавар өвчин хөдлөөд нэг монголчууд ихэд гэдэг юм шүү дээ. Хавар намаргүй хизээч хамаагүй хөдөлж гэнэ. Энэ циклоприн гэж өвчин байна. За. Цикл гэж байдаг шүү дээ. Одоо гинт тийм ээ. Тэгэхээр тэр циклийн мэдээлэл авах юм бол ямар ч хүн ингээд эрүүл нормал болгоод байж болд юм шүү дээ. Яг эдид хөдөлтийн энэ хүний энэ маргаар хяналтанд аваад имжих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ийм энүүнийг манайхан би ингээд харуулчих. Энийг олж унш. Тийм учраас би одоо яг товчхондоо юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл энэ бизнесмэнүүд чинь энэ хувийн өмчтөнгүүд чинь энэ иргэд сонгогч чинь өөрсдөө засаглах хэрэгтэй байхгүй. Тийм. Өөрсдөө тэр орон нутгийн тэр одоо том нэг доод танхим гэдэг шүү дээ. Тэр лүү чинь орж ирж өөрсдөө нутгаасаа сумаасаа за яг энэ хоорондоо ярьж байгаа. За бид нэр хэдүүлээ ярьж чинь сумдаа. За яг энийг л хэрэгжүүлээ. За чи яв. Тэгэхээр энийг л яриад. Нэг л жилд нэг хуралдах юм чинь. Тий, 2 хуралдах юм чинь. Тэгээд өөрсдөө засгаа барьж байгаа нь тэр байхгүй. Тэгж 10 даргийн дээрээ засаг бариулахгүй бол Чингис архи аваач өгч чинь согч чинь хөрхөө 100 мянган төгрөг өгч чинь өнөөхөө авгаагаас нуугаад ид чинь тийм үү. Хүүхдийн мөнгө хэрэг хүүхдээс улгаалч чинь тийм ээ. Тэгээ нөгөө талаар бидний байгуулсан намд байгаа энэ залуучуудын одоо үнэн шившгий халамж. Халамжийн эсрэг байх ёстой нам. Үзүүлсэн аа тийм ээ. Тийш дуусах нийгмийн хамгаалал халамжээр ойлгохгүй. Тэгвэл өөрсдөө халамжлуулж шít. Тэр хэдүүлээ 200 хүн билүү? 200 менежер, 200 хяналтын менежер очиж зүгээр татварлагчдын мөнгнөөс нөгөө баялагын санд орж байгаа хоригдлоос шомбодох гэж орж шít. Тийм ээ. Ийм юм. За баялагын сан гэдэг бол зүгээр довчхондоо одоо энэ баялагын сан гэдэг үгийг ингээд орчуулъя гэж бодчих л та тийм ээ. Баялагын хулгай байхгүй. Тийм шүү дээ. Баялагаас хулгайлна. Тэгээ баялаг гэдэг юм ихэднэр байгалийн баялаг ард түмний өмчин тэр гэдээ ярих юм тийм үү. Тэр байгальд байгаа нөөц, ресурс, нөөц одоо элдв янз бүрийн металл элементүүд байна тийм ээ. Тэрийг гаргаж ирэхэд хичнээн хэмжээний хөрөнгө зойр, орхуу, техник, технологи одоо бодис тийм ээ.
За тэгээ гараад ирэхээр нь шингэн нээсэн эсэлд ангиж уруул явагдуулаад юм бодож байгаа. яасан. Юу Бат. Үгүй хайрлахгүй. Ийм хүмүүсээ хайрлах хэрэгтэй шүү дээ. Зөндөө хайрламар хүмүүс байна. Тарайг нь хийгээд сайхан байлгаад босоогоо бамбаа нутгийн хөөхөдгээд айгуул ухаад үл надтай төрөлч хийж мэдээс чинь нутгийн юм чинь тийм ээ. Тэгээ тарайг нь хийж чи нөө ганцаараа өвчч юм шиг босож зогсож ярихгүй шүү дээ. Хүмүүстэй адилхан сууж байгаа тийм. Тарайг нь хийчих юм чинь нөгөө боснуулдаг юм. Томооч байхгүй. Гүй нэр хүний хамгаалах гэж би энийг чин сэтгэлээс яриад байгаа байхгүй. Тэрнээс би доромжилж байгаа юм биш. Би хүний дүрээд болохгүй байна. Хүний эрх ярьж ээж тэр хүний чи эрхийг хамгаалж шүү дээ. Би бацаалдахаа хөрвдөд байгаа байхгүй да. Бет болох чинь өнөөх чинь бүр ингээд өнөө юмн дээр нь улам юм нэмждэг хөрх юм. Би чинь одоо би алнаа л гэж бодох юм бол нөгөө алах нөгөө циклобрын улам хөдлөөл. Тэ? Тэгэл одоо бүр ийм хүний ярьдаг бит юм байгаа үстэй. Манай цагааны зургийг эхнэр хүүхдүүдийн зурагтай тавьчаа. Тэгээд юу мөнгө биш юунаас гэж байгаа. Ачдагтээс степ ариана руу юу яаж байна? Мөнгө шилжүүлсэн байна гинэ. Тэгсэн чинь бас нэг хэдэн бас тариагаа хэлгмээр хүмүүс байна. Тэд нар юу гэсэн чинь бас степ арианы чинь цагаан улгаалцсан юм уу гинэ. Цагаан босгосон. Цагаан тэрийг чинь босгосон. Цагаан босгохдоо маш олон технологи, Канада, Англи улстай очиж яриад тэдний технологиг ашиглаад ямар ч багнгүй каркасыг яаж барьдгийг тийм үү тэр том орлогыг багнгүй яадгийг мөстэй тэр чинь гулгадаг маш том технологи. Дэлхийн стандарт хийсэн байхгүй юу? Тэр 0 ороход хүн 5 тухтай байх бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Мак одоо юу вэ нөгөө Маркийн блок тийм ээ. Марк блокоор нэмэлдээд эн чинь харандаа хэвтэл өчнөө компани ажиллана шүү дээ. Тийм биз дээ. Нэг муу харандаан дээр чулуу мод зод гэх тийм биз дээ. Ингэжээж энэ баялагч бүтдэг байхгүй юу? Бүтдгийн байна. Байхгүй юу гэж одоо яг баялаг бүтээж өгөх шиг яриад байгаа. Энэ хайн гурс ба шүү дээ. Одоо бид нар ондоо одоо гурс. Энд дээр 3 сайтан төлсөн байдаг байхгүй юу? Эхнийх нь гурс зохиоч юм шулуу. Дараачих нь ингээд нуглаад ичиж. 3 дахь нь голдон гармаш гэсэн мэт. Эндээс 3 сайтан төрсэн байдаг байхгүй. Энэ гурснаас тэгэхээр сэтгэх бодох гэдэг юм чинь энэ зөв хувь хүний итгэх санаас төлөвлөж байдаг. Наадах чинь сэтгэгчд хийдгийг, сэхэтүүд хийдгүй. Тий. Хувь хүний санаас сэхэтнүүд телевизээр шатчвал мэддэггүй. Телевизнийг онторч штэ. Одоо маньвачийн сэхэтэн царайд мэдэхгүй штэ. Хаана юу болоод байгаа бүүм мэдэхгүй. Тэгсэн чинь техникчлээс руу төгссөн хуучаад үзэл чи инженеринг биш асаач. Тийм ялгаатай сэтгэх сэхэт хоёр ялгаатай гэж хэлээд штэ би. Тий. Нөгөө сүлбэр зүг штэ. Сүлбэр зүгээр чинь одоо мундаг бизнес хийсэн хүн байна штэ. Сүлбэр зүгээр зүг анх хийгээд би сая хаанаас харж байна. Сүлбэр зүгийг одоо анх хийгээд тэгээд том бизнесээр болсон нэг тийм түүх байна л. Би бол тийм юм байна. Тэгэхээр энэ үнэхээр одоо ард түмэн нэрлээд байгаа болвол тэр ард түмэн засгаан бардгийн бол ард түмний өмч гэдэг байгаа бол тэд нар өмчөө хамгаалахын тулд засаглалд төлөөлөл орж ирэхин тулд одоо доод парламентын доод танкамтай болоод 3 сая хүнд нэг 7-оос ихсний яамтай бол одоо 23 сайттай дэд сайт нар орж ирээд тусгай үүргийн сайт нар орж ирээд тусгай хүүргийн элчин сайт нар орж ирээд ингээд 70 сайт орж ирээд бет нэмэгдээд за тэгээд 200 400 одоо менежерүүд орж ирээд тэгээд ингээд төрч нь улам данхаагаад ирэхээр ингээд тэгээд авилгалтай тэмцэн гэж бод улам авилгалгаа арвижуулчаад тэгээд тэмцэгч гоё юм байх л да. Авилгалаа байлгаал байвал тэмцээл байх юм шүү дээ тийм үү. Тэгэхээр авилгал хизээ устдах юм бэ гэвэл төрөүний хилдгээр дээд доод танкамтай маш сомхон бүтцтэй төрөлтэй засаглалтай төрөлтэй биш засаглалтай үндсэн хууль нь төрийн дарангуйллаас хүнээ хамгаалдаг ийм цайд бичиг байгаад маш агсаархан завтар байгаа төрд өмч юусоо байхгүй төрд өмч төвлөрүүлэхгүй балаа стратеги гэж худлаа юм ярихгүйгээр бүгдийн нээлттэй ил тодтолцлаад тэгээ хувийн бизнес ингээ явж байгаад хөндлөнгөөс нь оролцдоггүй одоо дэмжин гэдэг байдлаар дэмжгээр л гайвуулаа юм бэ дэмжээж яах юм хэрэггүй хөө зөвл гай бити бол тэгээ болоо нэртэйгээр бүх хүмүүсийн гэрт нэрээд өглөө босгож өгöd ус цасанд оруулаад дэмжихгүй юу
дэмжин гэдэг гай болно заа юу. Тэгээ гай болдгоо байх. Төр хувийн гөвшлийн түншлэл гэдэг бол суурил. Тэгээд манайх яасан дуртай төртөөгөө нийлээд төртөөгөө түншлээд гэдэл ингээд яриад байгаа нэг бизнесмен хон таймнууд нь. Би одоо энэ том бизнесмэд бол бүрэн эрхтэй байхгүй. Эдгээр тэмцэх ёстой шүү. Тийм шүү. Одоо болно хангалттай бидний бүтээсэн баялагаас та нар зөндөөд өгдөө 35% авах бол тийм байхгүй ш. Бид нар яагаад эргэлдүүлж ашиг орно. Гадаад энэ улс орныхаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд бид тэр Америк, Англи, Япон энэ гурав гөршүүтэй агаараар одоо агаарын замыг хаач шүү дээ. Орсын нислэг орж ирээ. Тэгээд тэр нэг Газийн хоол явуулав. Газийн хоолой ороод ирэх юм бол одоо хонь өрлөж алдаг штэ. Тэрнтэй адилхан газрыг өрлөх гэж байгаа байхгүй. Өнөө газар нутагтай хайртай их орон хүмүүс чинь. Тэгээ манай цэвэр газрыг өрлөн штэ. Шууд дунд дурн төсөөл урагшаа явна гэдэг чинь. Тэгээд гад зэрэг ороод ирнэ. Тий. За тэгээд 1920 хэд онд бол би чамд ярьжсэн дорндод Адам ээж эхнэр хоёрын хүчинчгээд буудж олчаа. Нөхрийнхэн дэр гэдгсэн. Тий булаа явж болсон штэ. Тэр чи үргэлжлэн. Одоо Украинд болж байгаа штэ тийм юм. Тийм учраас бол үндэсний аюулгүй байдал үндэсний тусгаар тогтмол амнаас чухал. Эдгээр бол эх орон ард түмэн шал хотлоо ярьж байгаа. Энэ эх орон ард түмэн гэж ярьж байгаа хүмүүс чинь Монгол улсын үндэсний эрхчлөө тусгаар тогтмол аюулгүй байдлын эсрэг явж байгаа. Тий. Одоо яг зарим өвчтэй болоо яг үнэнээс хэлж шүү. Тариа марийн хийлгээд тариа болдгоо мах гэдэг им олохгүй гэж. Австралийн нэг компани манай юунаас өмнө бас юу гэдэг нь тагатлаа юм батах дотор. Тэндээс хийн хоолой гарсан байна. Хий гарсан байна хийн хоолой. Манай юу? Тэгээ манай Монголоос. Манайд хий байгаа шүү дээ. Тэгээ 2 цаанаг өвөндöd одоо энэ үйлдвэрийн орчинд орох боломжтой гэдэг. Нэг судлаач геологч юм байлаа. Манайд хий бай гэсэн байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг Австралийн ягаад тэр Австралийн бирждээ тэр компани хөрөнгө хувьцаа нь 20% өссөн байна. Бид өөрсдийнхөө хийг зармаар шүү дээ. Ягаад орсуудын хийг зарах хэрэгтэй. Тэгэд нэг сони болдго юм. Одоогоос за нэг 4-5 жилийн өмнө Амраад дүү дээр явжсэн. Амраад дүү ахаа та ямар нэгэн халамж авдаг уу гэд надаас сууж байна. Гэхдээ би ямар мал амтэн биш. Би ямар тэжээвэр амтэн биш. Яах гэж халамж авдаг юм. Тэглээ би Амраад дүүд. Тэгээ Амраа нөгөө Instagram дээр хийчих. Тэр нь YouTube руу орчиж. Нэг өдөр манай Эрдэнэтэй халамжийн газар салгаж байна над руу. Ахаа танд ингээд халамжинд оруулах юм гинэ. За яагаад танаас өнөөдөр намайг санчаа гэсэн чинь ахаа танаа зурагт байгаа юу гинэ. Гэхдээ манай зурагт байгаа. Ямар зурагт байгаа юм? Смарт зурагт байгаа гэчихлээ. Тийм үү ахаа танаад хөргөж байгаа юм. Чи юу яагаад оромжлоод байгаа юм бэ би. Тэгсэн чинь танаад ямар хөргөж өгдөг юм бэ? Ийм хоёр хаалгатад хөргөж байгаа шүү дээ. Чи юу яах гэдэг нөхөр бол хэлчихсэн. Ахаа танаад будаа агшаас усуудлахыг эндүү байгаа. Чамайг халамжлах гэдэг шүү дээ. Чи нэг юм байхгүй л их хэвээр шүү дээ. Үгүй чи намайг доромжлоод байгаа юм. Өнөөдөр энэ нийгэмч чинь тийм усуудлахыг эндүү будаа агшаагчгүй тийм плетикгүй те ийм айл гэж ямар юм бэ тийм чи юу яагаад доромжлоод байгаа юм гэсэн чи. Ахаа ингээд халамжинд орж болохгүй байгаа таг. Хин халамжинд чи орё гэсэн юм бэ? Юу хуцаад байгаа юм бэ? Тэгэд ийм хогийн новшин те ахаа яг бодит байдал дээр ийм зургтгүй юугүй хөргөгчгүй угаалгын машингүй айл гэж энэ одоо энэ Монгол улсад байхгүй шүү дээ. Тэрийг авахын тулд тэрийгээр нууж ордог ийм арчаагүй ийм тэжээр малнууд бий болсон байхгүй. Миний заримдаа дургуй бүгдээрээ телевизтэй байсан юм биш шүү дээ, тийм үү? Юу үлэн баланстай байна. Монгол орон дээр телевизтэй байсан биш шүү дээ. Өгсөн илэн баланстай. Тийм байсан юм байна. Хаана мэдгүй би бол тийм байсан юм байна. Манай хаалгад өгсөд дурд үзэл гэж орчдөг байсан. Манай чинь өөрийнхөө телевизийг хайрлаад тогоо хайрлаад танаад орж телевиз үзэх гэжсэн байхгүй юу? Тийм байсан юм байна. Тэгээд манай хар цагаан заа рекорд гэдэг телевиз заа. Би наадах чи явуулж штэ. Өөрийнхөө телевиз хэрэг үргэлжлэж шүү. Тэгээд тийм байсан. Тэгээд одоо телевизгүй айл ахаа энэ одоо энэ 21 байхгүй. Тэгээд энэ халамжийн бодлого нь тэнэг ийм мэдрэл юм одоо нийгмийн хамгаалах халамж өөрөө ойлгохгүй учраас ингээд жагсаагаад юутай байх юм. Энэ хүн өөрийнхөө аханд дэвшүүлж явах тийм гай болдгоо баймаар байгаа байхгүй юу? Тийм ч хаад ноёдын дарангуйлыг халахын тулд энэ Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаглал
1215 онд Магна Харт хэрэгжлөөний аваа тунхан гарсан. Тэгээд тэр нь ингээд үргэлжлээл яваал байгаа юм. Тэгэхээр манайд одоо яг хаад нойчиг болж шүү дээ. Бүх юмыг эднэр мэддэг, бүх юмыг эднэр шийддэг тийм ээ. Дураараа авиралцгаадаг тийм ээ. Одоо би ардсан намынх нэг доромжллоо гэнүү юу гэж бодно хамаагүй хэлээ. Энэ ардсан намд байж нэг ажил төрөл олж амьдрах гээд ингээд зурсардаад олгоноод цагтл байд юм байна. Явж байгаа хүмүүс бол багсар мал тэжээл ингээ асгаа төхөр шаваарлдаад аль хүчтэй нийддэг мал шиг байж болохгүй шүү дээ. Малд ингээд багсар мал тэжээл хийгээд шүү дээ. Тэгэхээр тэднээс ч бас идчихэд цадчаад явчихдаг байхгүй юу? Тэгэхээр чи энэ багсар малдууд цаддаггүй байна л да. Ичдэггүй юм байна нэгдүгээр хоёрдугаарт тийм байна. Тэгээд овоо цоргээ дугаараад байгаа тэр хүмүүс энэ эрхчлөөнийхөө жинхэнэ барууныхаа үслийг ярихгүй болгооргүй. Тэгээ юмаа ойлгохгүй байна, юм уншиж судлахгүй байна. Тийм ээ. Тэгээ нэг хүний нэр барих юм. Чи яагаад өөрсдийнхөө үжил санааг эрхчлөөний үжил санааг олоод хайгаад уншаад судлаад нэрлж болдгоо заавал зоригийн өглөө нэг залуучууд нэг байгуулсан уу? Нүүн тий зориг арчилсан гэдэг. Ястаа сайн энэ бас нэг цусар зам байхгүй юу? Ер нь тэгвэл энэ нэг л цусар зам. Тий эсвэл хүний нэрийг ашигласан арчаагүй зам байхгүй юу? Тий. Зүгээр юм байгуулж байгаа өөрсдийнхөө юм байгуулаад эрхчлөө байдаг юм уу, хувийн өмчийг хамгааламж байдаг юм уу? Тийм аа хийгээл явал та. Зүгээр л эрхчлөө шүү дээ. Тэгэл бодож. Ер нь тийм байхгүй юу? Зориг юу гэнэ? Зориг арчилсан. Арчилсан ч үлээд аа. Хи өөрийн гэсэн толгой байхгүй. Уурга тарихын дуртагдсан ч. Харанлахаараа над руу яриад ахаа зориг арчилсан гинээлдэг. Би ах нь очихгүй яагаад гэвэл та нарын хийгээд байгаа тэр юм чинь агуулга биш хэлбэр хөөгд байна. Би агуулга дээр очих туслах юм. Бас нэг ганц нэг хальт хулт философи номууд хардгийн тэгээд ах нь бол тэр агуулга дээр очих дуртай хүн. Тэгээд тийм учраас тэр хэлбэр хөөх юм бол дургүй байл гэлдэгчсэн. Зөв шүү дээ. Би энэ тороолуудад бас хайртай шүү дээ. Тийм. Тэгэхээр тороолууд ингээд толгоогоо сэргийхийн тулд энийг олж уншаарай. Яг ийм ном. Фридрих Хайкин нөгөө Кейси найз байсан. Хоёулаа нөгөө өөрөөсөө шугам шугамар салсан энэ хууль тогтоох явц эрхчлөө гэдэг. Шударгаас улс төрийн эдийн засгийн либерал зарчмуудыг шинээр үүсэн бичгээд шинээр орчуулагдсан ийм ном манай жаргал гэж. Энийг олоод уншчих юм бол өөр та нарт хэрэгтэй. Би зориуд энийг харуулж байгаа. Ахаа нэр юу явчихсан одоо? Нэ Максар хурцаахыг хэн тэгээ энд байж байгаа. Би гарахаар аваад яваа. Тэгээ би зүна за одоо дууссан. Тэгээд болохоо байлаа. Би яагаад ингэж энэ саахаас энэ юу н Монгол улсын яг бодит байгаа түүхийг бичсэн хүмүүсээ намайг ханадаа өгч байгаа. Тэгэхээр миний номыг авсан хүмүүс авчирч өгдөгөө. Тэгээд би эргээд ганц нэг юм харчмаар байгаа учраас энэ тэрнээс цаах бид нар түүхийг зохиогоод цоогийн зохиосон түүх гэ балараадах энэ хүмүүс Баабрын зохиосон түүх тэргээд энэ чи түүх судлаачдын баталгаажууд гаргаж ирсэн тоо баримттай цаг хугацаатай газар нутагтай гаргасан юуг л одоо хүмүүс унших завгүй байна. Тэгээд ер нь ойлголт муутай байна. Тэрэнд нь хүргийт хийл гэж л ярьж байгаа юм болоо. Тэгэхээр одоо өнөөдөр энэ яриг би лоохозгоогоор дуусгах юм үү? Хоёул лоохозгоо нэхэд байгаа шүү дээ. Одоо энэ дараа дараагийн 3 өдөр лоохозгоохын тухай ярина шүү дээ. Тэгэхээр лоохозгоо нэг хэлсэн дамжаагаар үг байна л да. Аливаа зовлон бэрхшээл энэ хорвоогоор дүүрэн бий. Тэгэхээр тэр зовлон бэрхшээлийг чи давж байж жаргалаан бадраана. Зовлон бэрхшээлийг давахгүй байна гэж ерөөсөө байдаггүй. Давнлаг ямар ч хүн давна. Бэрхшээл байх ёстой. Зовлонч тохиолдно. Бүгдийн давна. Энэ хорвоогийн чам тийм үү? Тэрийг бүгдийн давах ёстой тийм үү? Тэгжээ жаргалаа бадраа. Харин жаргалтай байна гэдэг бол хит их одоо жаргал давтах уу тийм гэдэг бол зовлон нэрхийн одоо шалтгаан болдго юм шиг гэсэн тийм агуулга. Энэ талаар нэлийн өргөн дэлгэрэн юм давчгаа ярьсан байдیں۔ Хэлсэн байдаг. Тэгэхээр лоохо зугаан тухай нэлийн хэдэн хэсэг ярих бах. Нэлийн хэдэн 3 дахь өдрөөр ярих бах гэж байна. Дараа нь Ямбуугаан түүх ярина. Тэгээ дараа нь Жалан хажуугаан тухай ярьсан байна. Би энэ Канагая Юки гэж хүн тавсан гэж хүн редакторсан юм билээ. Надад 2007 онд
Японд очиход надад өгсөн тэр Япон хүн. Энэ одоохондоо нэг Монгол түгийг байна. Энийг олж хараачгүй байх. Тэгэхээр лон хуужгаа өөрөө ярьсан баримтууд энд байна. Тэгэхээр тэр баримтыг хүмүүстэй дуулгая. Тэгэхээр хүнлэн бол хүн шиг амьдрах хэрэгтэй л. Тэгэхгүй өөрийн гэсэн толгой байхгүй тэгэл дарга шүтээ давхиад байдаг. Би нэг хэдэн хүний нэрийг хэлчихье. Гайхамшигтай хүмүүсийн лувсан нямын ган төмөрлөө. Би нэрийг хүртэл мартаад байгаа чинь сая руу. Гайхамшигтай хүн би тийм үү? Мөн үү? Лувсан ням ах үгүй чи хоёулаа нэг нь дувсан намсар, нэг нь дувсан юм ахаа. Намсраа. За би чинь нөгөө оюун эрдэнэтэй андуурахгүй. Андуурахтаар болчихсон байна. Энэ ган төмөр гэж үнэхээр гайхамшигтай юм байна. Тэр ярьж байгаа энэ тэр $10,000 энэ хүн олж таарах гэдэг байна. За ийм хүн байна. 400,000 орон сууцтай болгонд нэгсэн утаа өнөөр 2028 он гэхэд баталгаатай хэлсэн шүү ийм гайхамшигтай хүн. Ийм гайхамшигтай хүнийг одоо өөрийн гайд өртөөгүүдээр нь ганд нь гарах хэрэгтэй гэж би бодож байгаа. За луу ган төмөр байна. За тэгээд Ганбаатар гэж хүн байна тийм ээ. Сайн хүүгийн Ганбаатар гэдэг нэг сайн хүү байна. Хиний бас лувсан хиний мөнгө баясгал юм билээ. Мэдгүй тэр юм. Дандаа луутай олсоо. Ил мөнгө баясгал ингээд тэр ланжгар сэтгэж бай. Тэр бол одоо үнэхээр тэрийг гүйцэж мэдэх одоо ийм хүмүүний хорвол байхгүй. Ийм юм. За тэр хууль зүйн сайд хингээд алтан гэрэл гэдэг энэ тэр ланжгараа. Тэр бол өстой агуу хүн байна. Тэр бол ер нь одоо хууль байсаар байтал нэмж хууль гаргадаг өстой үнэхээр хуульч энийг гүйц хуульч бол Монголд алга одоохондоо алга байна гэж харлаа би. За нэг ийм хүн. За тэгээд Туван гэдэг нэг хүн байна. Газар байна. Гомл анжгар хүү юм аа. Гом ухаантай хүү юм байна. Тэ 60% тэгэн 40% монголчууд өөрсдөө юм. Тэгээд ухаантай хүн байна тэр. За тэгээд сүүлд нь толгойлогч нь хэлэх Халтамай Баттулга гэж энэ хайгаад олдохгүй эрдэнэ биш үү юм бол. Тийм учраас энэ эрдэнүүдээ бол яаж хайрлаж авч үлдээд юм бэлээ бурхан маань. Тэгээд эндээс юу энэ хүмүүсийн нэрийг хэлээд би юу хэлж байна. Нүржид гэж баян хонгорын манай хүүхдээ. За тэгээд миний дүүнэр мөн орно. Энд чинь одоо шижир мэжир гэж хүмүүн янзтай тэр шижир алтан гоё ч нэр юм. Шижир туяамаа гэдэг гоё штэ. Ийм ланжгар хүмүүс байна. Тэгэхээр та нар одоо болно. Ланжгаруудаа. Та нар Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд занал хийж байгаа шүү. Та нар эх орны нэр барьж байгаа. Ард түмний нэр барьж байгаа. Ард түмэн гэж байдгүй хүн гэж байдгийг. Хүмүүсийн одоо нийлбэрийг ард түмэн гэдэг. Ард гэдэг үгээс судлаараа ямар үг байна. Би дараа хэлж өгье ард гэдэг үг. Тэгээд түмэн гэдэг нь нэмэхээр 10,000 болно л тохио. Ийм юм. Тийм учраас энэ их хурлд шигсэн Монголын ардсан намыг устгаж байгаа энэ хүмүүст баярлах, талархах өнцс бол надад байхгүй. Энийг одоо энэ намайг хараах, зүхэх, намайг хайрлах бүх хүмүүст хэлье. Эднэр бол эх орон ард түмний нэр барьсан дээрэмчд, лойвэрчд, тоноолчд. Ичгүүргүй тоноолчд. Одоо бүх юм нь хэлрэн. Эдүүгийн засаглал, засгийн газар буюу парламент бол дээрэмчдийн хулгайч дээрэмчдийн ичгүүргүй дээрэмчдийн засаг. Би тэгээ хэлчихье. Энэ улс орнууд их байдгийн гинэ. Чехад дээрэмчдийн нам гэж байсан гэсэн. Тийм байлаа. Тэгжил тийм байлаа. Тийм тэгээд яаж тийм нэртэй нам. Яаж хүний хорвоогоос гажих вэ гэдэг бас нэг юм хийд юм байна шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ ланжгар байгаад байгаа чинь тийм таатай юм биш. Чүү. Тэгээд одоо юу гэдгийг жишээлбэл намайг жаахан айлгаж сүлдүүлэх тийм юм явж байна. Зарим ч уцаар хэлж байна. Сосор вармыг айлган сүлдүүлнэ тэрний шуудлаа байхгүй. Өстой би нүүр вардам хэлье. Ийм шүү дээ. Тийм учраас би энэ Монгол үндэстнийг зөвлөлтийн колоничлолоос салгаж авахд оролцсон нэг хүний хувьд мандаж оролцсон. Зөндөө олон хүний хэвэл дээ. Ер нь толгойлж оролцсон хүний хувьд мандаж оролцсон. Би тэрнээсээ урахгүй. Тэрэндээ үнэнч ба. Би өөрөөсөө урваагүй. Өөртөө үнцэнтэй явах хүн. Тийм учраас хэн боогоос ч яахгүй шүү. Энэ бол нэг одоо нэг өөрийгөө
дөвөлгс арчаагүй зам биш. Би үр хөвгтийнхаа ирээдүйн төлөө 300 сая гаруй хүмүүс цаашаа үргэлжилж Япон шиг, Америк шиг, Англи шиг хөгжихийн төлөө тэр хөгжил төлгийн тулд бол их зовлон үтсэн байдсан билээ дээ энэ улс гүрнүүд. Тэгээ тэр лайг л бид амсаж яваа хэрэг. Гэтэ хизээ нэг сайхан байна. Ялангуяа тэр өсөж өндийж байгаа тэр Норгийн залуучууд энэ эрхчлөө эвслийн залуучууд энэ либертар намын залуучууд зөндөө залуучууд би энэ залуучууд явандаа өсөн боожн юм уншин судлан тэгээд ирэхээр Монголыг сайхан авч явна гэдэгт би бол эргэлзэхгүй итгэдэг. Ланжгаруудаар нэг юм босчихгүй хаа. Би нэг өчигдөр Коланда их чинь ингээд яг бодит байдлыг таваад таныг ингээд бодит байдлаар ингээд дүгнээ тавьсан тэрийг удажод харж ирсэн. Манай сосоромрууд дайраад эхэллээ. Энэ таньдаг технологи байна. Хэн хаанаас хийж байгааг нь ч мэдж байна. Манай соо гүтгүүлж, доромжлуулж, гутаалгаж үзэж, хат сууцаа, аль хэдийн хат сууцаа энд нэг ийм нуглаад тэр хүн бишээ. Та нар хаанаас явж байгааг чинь мэдж байгаа шүү гэд Коланда хчилсан. Би тэрийг харчаад нэг амьсгалаараа мэдэрнэ гэдэг шиг мэрэгчлөөний үзэлтэй хүмүүс бие биенийг бас нэг мэдрэгтийн үнцэн байдаг. Би харсан. Би тэгээд Коланданд талархаж ирсэн. Коланда манай энэ эрхчлөөний үеис янгадагч эмэгтэйчүүдийн нэг л дээ хандаа явж Коланда тэр хин оюун чимэг, тодын оюун чимэг гэдэг байна. Толгойн жоох эргэцсэн юм удаа л гэж харагдан лээ. Зан байна. Нина байна. Нина гэж өлсгөлн зарлсан басгүй шүү дээ. Совлогч 3 дугаар эмнэлгийн совлогч. Нина гэж өлсгөлн суусан анхны эмэгтэй шүү. Тийм би эднэрийг бол банк дотроо бодож явдаг. Ийм юм байгаа. Зүгээр толгойн эргэсэн барьсан зөндөө л харагддгийг. Толгой эргэж болно, толгойн эргийг гаргаж болно. Хүн алдаж болно, алдагаа олоод харчвал тэр хамгийн агуу чанар юм байгаа юм шүү дээ. За тийм байна. Тэгээ дараа лохо зугахан явж байсан үйл тухай ярина. Тэр сар шинээр бидэнд бэлгэлдэг тэр намдахгүй намдч юм бас л гайхамшиг. Тэр гайхамшигтай. За өнөөдрийн эрхчлөө энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараачийн 5 гарагт эргээд уулзцгаая. Баярлалаа. За гараа шагсан баярлалаа.